орой боллоо. Шэни гэртээ ирэхэд Лим Бэйвэй түүнийг хүдээж байв. Өнөөдөр тэр угаас цэвэрлсэн цагаан дайшин загамсжээ. Хэрвээ тэр хоол хараад шүлсээ залхихгүй, нүд нь гэрэгдэхгүй байсан бол яг л тэнглийн дагна мэт харагдах байлаа. Мах, цалин чинь буус юм уу? Тэр Шэнигийн гараас шарсан галуу загас архийг шүүрч ав. Гэхдээ тэр хоолыг задлж байснаа гинт царай нь хувьсгийг. Тэр Шэнигийн хувцас дээрх цусыг харж гжээ. Дахиад л цус уу? Чи дахиад их хүн дээрмдээ юу? Лим Бэйвэй хоолноос идэхээс татгалзаж булан руу суулаа. Би идэхгүй. Хүний золонгоор олсон хоолоогоор давхгүй. Тэр Шэни рүү хараад аргадсан өнгөөр хэлв. Чи хэрвээ мөнгө хэмхийг хүсвэл маргааш түүхийн мах ногоо авчих. Би чамд хоол хийж өгье. Би бас оёдр хийж чадна. Гадуур дээрэм хийж цустай хотолдох хэрэггүй шүү дээ. Шэни калууны мөчийг амтрах идэж архинасаа балгав. Чи хоол хийж чаддгийм үү? Баян айлын эрх охин байж. Чаддаг болоод л амьд байна. Чи миний үгийг сонсч байна уу? Шэни хариулсангүй. Харин өврөөсөө Лин баянаас авсан мөнгөн зооснуудыг ширээн дээр чимээтэйгэр тавилаа. Энэ мөнгийг аавч нөхсөн юм. Лим Бэйвэй хүсчихлээ. Тэр мөнгө цус хоёрыг ээлжтэн харав. Чи манай гэрт очисон хэрэг үү? Чи тэдэнтэй уулзсан уу? Тэр гинт үсэрч босоод Шэнигийн нүрэнд тулж ирэв. Түүний хоолой чичирнэ. Чи ямар тэнэг юм бэ? Чи асуудал ямар ноцтойг ойлгохгүй байна. Хойд хадны үнэгнүүд зүгээр нэг антид биш. Тэдний ард маш хүчирхэг ахмад бий. Тэд хот руу орж ирж намайг асахгүй байгаа ганц шалтгаан нь миний хэн болохоос айд болохоор тэр. Гэтэг чи очоод тэдний нэгийг нь уурлуулчихлаа гэж үү? Одоо чамайг хэн ч аварч чадахгүй. Шэни тайван асуув. Тэгээд чи яг хин юм бэ? Лим Бэйвэй чимээгүй болов. Тэр буцаж суугаад доошоо харав. Чи хамгийн чухал асуултыг асуучихлаа. Шэни орон дээрээ суугаад бодлоо. Тэр бүхнийг холбож үзв. Лим Бэйвэйг гэр бүл нь ас хол руу сургахаар явуулсан. Тэр эргэж ирээд шууд чөтгөрүүдтэй тололдсон. Үнэвнүүд түүнээс айдаг мөртлөө түүнийг алахыг хүсдэг. Тэгтээ өөрсдөө алахгүй. Харин Шэнигээр буюу засгийн газрын хуйгаар дамжуулж алах гээд байсан. Яагаад? Хэрвээ үнэвнүүд түүнийг арчихвал түүний ард байгаа байгууллага үнэвнүүдийг устгана. Харин засгийн газрын хуйг түүнийг арчихвал буруутан нь үнэг биш болно. Лим Бэйвэй. Шэни хүүднэр нэмсэлв. Чиний сурсан сургууль чинь чөтгөр дарах хэлц байх нэ. Лим Бэйвэй цочсондоо загсны махаа унгаачихлаа. Чи яаж мэдсэн юм? Шэни толгой дахив. Тэгэхээр чи чөтгөр дарах хэлцийн ирээдүйн гишүүн байх нь. Тийм учраас л үнэгнүүд чамд гар хүрч зүрхлэхгүй. Харин надаар дамжуулж алах гээд байж. Хэрвээ би тэр үед чамайг арчихсан бол одоо би улсын эрен сурвалжлагдах гэмт хэрэгтэн болох байж дээ. Лим Бэйвэй гимшсэн харцаар доош харав. Тийм ээ. Намайг уучлаарай. Би чамд гай тарихыг хүсээгүй. Шэни илдээ арчив. За яах вэ? Одоо нэгэн тийм болсон. Бар чөтгөр үхсэн. Үнэвнүүд удахгүй ирнэ. Надад илүү их хүч хэрэгтэй. Тэр Лим Бэйвэй рүү харав. Үн өсчихлөө. Өмнө нь би хоёр ширхэг анхан шатны ном нэхэж байсан. Одоо надад хаш шингэн төлөв буюу дунд шатны 2 ном хэрэгтэй. Бас нэгийг нь урьдчилгаа болгож одоо өг. Лим Бэйвэйгийн нүд томров. Чи гарзуурсан уу? Хаш шингэн төлөв гэдэг чинь ховор эрдэнэ шүү дээ. Би яаж? Чиний ам үүнээс үнэтэй байлгүй дээ. 3 өдөр үгүй. Бичиж бэлд. Лим Бэйвэй шүдээ хавирн загсаа ууртайгаар зажлав. За яах вэ? Гэхдээ би санаж байгаагаа л бичиж өгч чадна. Цаас бир аваад ир. Шэни сэтгэл хангасан хөвтлээ. Нэрэ нөгөө хоол хийж өгнө гэсэн чинь хിവэрэ бидтэй. Лим Бэйвэй ууртайгаар арын хашаа руу яв. Хിവэрэ харж лээ. Би чамд тийм хоол хийж өгнө. Чи насаараа мартахгүй дээ. Тэр дотроо түүнд угаадас өгнөдөө гэж бодож байлаа. Лим Бэйвэй арын хашаанд аяг тавг угаахаар гарав.
Шэний орон дээрээ суугаад бар чөтгөрийн цөмийг гардаж ирлээ. 226 жилийн чөтгөрийн ас. Энэ их хэмшиг мөртлөө хаш шингэн төлөвд хүрэхэд хангалтгүй байх. Тэр нүдэ найд хэвтэв. Гинт түүний зүүн гар дээр хүйтэн нойтон зүйл мэдрэгдлээ. Шэнигийн нүд нээгдэж биеийнх нь 12 артанцыг зэрэг итгэвчв. Тэр хүнжлөөс өгөхөд 2 нарийнхан могой, нэг нь цагаан, нөгөө нь хар. Тэд орны завсраар гулсан гарч ирээд Шэнигийн хөл гарыг ороож байлаа. Тэдний хилэн салаалж, нүд нь хүйтнээр гялалзна. Шэний цочирдов. Тэр анхан шатны оргилд хүрсэн хүн шүү дээ. Түүний мэдрэмж маш өндөр. Гэтэл энэ 2 могой түүний яг хажууд ирчихсэн байхад тэр мэдсэнгүй. Гинт могойнууд ховирч эхэллээ. Утаас авсаж 2 үзэгсэлэнтэй бүсгүй болж ховирв. Тэд бараг нүцгэн зөвхөн чухал хэсгүүдээ хайрсаар халахалсан байлаа. Нэг нь Шэнигийн гарыг дэрлээд хөвтчихсэн. Нөгөө нь түүний өвөр дээр суучихсан байв. Шэн ахаа, удаан уурдсангүй шүү. Биднийг сансан уу? Тэдний хоолой яг л хонх шиг жингэнэ. Тэд Шэнигийн хуучин танилуд бололтой. Шэни тэднийг танихгүй ч нэг зүйлийг сайн мэдэрч байв. Энэ 2 эмэгтэй анхан шатны оргил үеийн хүчтэй. Тэд Шэнитэй ижил төвшний чөтгөрөөд. Шэни юу ч хийсэнгүй. Тэр баруун гараа сунгаж ханан дүлгөөтэй илдээ шүүрч ав. Илд сугарах чимээ гарав. Илд цусан авраагаар бүрхэгдэж цагаан могой эмэгтэй хүзүүрүүд цавчаар буулаа. Энэ цохилт маш хурдан, маш харгис байв. Цагаан могой эмэгтэй айсандаа эсгрээд орон дээрээс өнхрөн өнөв. Хар могой эмэгтэй Шэнигийн элдний ирийг нүцгэн гараараа барьж авлаа. Түүний гар хар хайрсаар хүжигдсэн байв. Мах түлэгдэх чимээ гарав. Элдний ирэн дээрх цусан авраа хар могоон хайрсыг түлж утаас авсуулж эхлэв. Хар могой эмэгтэй өвдсөндөө хөмсгөө зангидэв. Шэни, чи газууч хаяа. Хар могой эмэгтэй гараа татаж ав. Түүний азхан дээр гүнзгий зүсэгдсэн шарх үлджээ. Бид чамтай уулзах гэж ирсэн шүү дээ. Ногоо могоо их чамд ажил даалгасан. Чи хотын шилдэг дарахныг олж өгөх ёстой. Тэр орон дээр атга алт шидэв. Алд орон дээр унах чимээ гарав. Шэни илдээ буулгасангүй. Би одоо та нарын зарц биш, зайлцгаа. Хар могоо эмэгтэй уурлаж шүдэ хавирв. Чи үнэхээр өөрчлөгдөжээ. Гэхдээ чи биднийг дийлэхгүй шүү. Бид хоёулаа чамтай ижил төвшнийх. Хар могоо эмэгтэй дайрах гэж байснаа гинт зогсов. Тэр арын хашааны хаалга руу харав. Тэнд хийн байвээ зогсож байлаа. Тэр гартаа нойтон арчуур барьчихсан тайван гэгчин тэднийг ажиглаж байв. Түүний харц хүйтэн, ямар ч сэтгэл хөдлөлгүй. Хар могоо эмэгтэй жижирв. Тэр хийн байвыг таньж байлаа. Энэ охин бол чөтгөр дарах хилцийн хүн. Тэгэхэр чи шин эзэнтэй болчихсон байх нэ. Хар могоо эмэгтэй шинэ ирүү үзэн ядагтайгаар хараад алтыг шүүрч ав. Чи ногоон могоо ихээс урвсандаа харамсах болно доо. Тэр дүүгээ дагуулад хар утаа болон хувирч цонхоор гараад яв. Шэни орон дээрээ суугаад санаа алдав. Тэр анх удаага өөрийнхөө сул талыг мэдэрлээ. Тэр хүчтэй. Гэхдээ түнд тусгай чадвар байхгүй. Могоонууд утаа болж хувираад зүгтчихж байна. Бар чөтгөр томорч чадаж байна. Харин Шэни зөвхөн илдээс авчих нударгаараа зохихоос өөр шийдвэ. Би тэднийг барьж авч чадсангүй. Хийн байвээ орж ирээд ширээг арчив. Чи гуниглаад байгаа юм уу? Тэр 2 могоо чамтай ижиг төвшнийх байсан. Тэднийг хоёуланг нь зэрэг айлгаж явуулна гэдэг чинь маш том амжилт. Тэр Шэни рүү өгөөтэй харав. Эсвэл чи тэднийг явуулсандаа биш, харин тэдний сайхан биеийг дахиж харж чадахгүй дээ харамсаад байгаа юм уу? Шэни түн рүү муухай харав. Би тэдний цөмийг л авах гэсэн юм. Лимбавэ инэв. За яах вэ? Чиний хүсэж байгаа хаш шингэн төлөвийн ном. Би бичиж эхэлсэн. Гэхдээ надад нэг нөхцөл байна. Юу? Чи тэр номыг сурсныхаа дараа надтай хамт ногоон могоо ихийг алах болно. Шүн дунд. Шэни орон дээр завлан суун. Түүний гар дор элдэн бэхэн байв. Ширээний ард хийн байвэ дэнлүүний бүдэг гэрэлд юм бичиж суун. Тэр үе үе ившээлгэж гараа өрнө. Чи унтахгүй юм уу?
гэж Шэний асуув. Хийм байвэ нүдээр элдүүлв. Номоо дуусгаагүй яаж унтах юм бэ? Бас чиний хажууд унтахаас айж байна. Чи намайг зарчхуд яах юм? Шэний санаа алдав. Би чамайг зарахгүй. Зүгээр л хурдан бич. Тэр хоёр шүнжэнгөө чимээгүй суув. Өглөө болоход хийм байвэ сүнээгаад битсэн цаасаа Шэнийг үзүүлв. Тал нь борчглаа. Битгий яаруулад бай. Энэ бол дунд шатны эрдэм. Ганц үг буруу бичвэл чи үхэж мэднэ шүү. Шэний хувцас өмсөд босов. Баярлалаа. Чи сайн ажиллалаа. Хийм байвэ гайхсан царай гаргав. Хөөх, чи бас соёгтой байж чаддсан юм уу? Мэдээж. Чи надад мөнгө олж өгөх хүн шүү дээ. Шэний инээмсэглээд гарч яв. Яамны гадаа хөд хөжрөн ихтэй байлаа. Олон хүн хашааны үүдэнд цогдорч ойрлолдно. Шин дарга, манай гэрт чөтгөр байна. Миний мөнгөний уутыг чөтгөр хулгайлчихлаа. Манай эхнэр өөр хүнтэй явчихлаа. Энд ч бас чөтгөрийн ажил эзтэй. Чинжи, Жан даху, Нью ах дүүс бүгд ядарч өгөх гэж байг. Хөөе, бид зөвхөн чөтгөрл дарна. Эхнэр нөхрийн асуудал хамаагүй. Шин ирээд хаалгыг хүчтэй хаалаа. Тэд хашаан дотор арай гэж амьсгаа ав. Жан даху газар суугаад өглөв. Өмнө нь хүмүүс биднээс айдаг байсан. Одоо бүр толгой дээр гарах нэ. Гинт хаалгыг хэн нэгэн гаднаас нь балбаж эхлэв. Нью ах дүүс ууртайгаар хаалгыг онгойлгов. Хинбэ? Үхмээр байна уу? Хаалга нээгдэхэд нэгэн авар гуул шиг хүн зогсож байлаа. Тэр Нью ах дүүсээс толгой өндөр, гидсэн том, сахал нь ширэгдсэн, яг л зэрлэг баавгай шиг харагдана. Энэ бол Магчин Жан. Нью ах дүүс айсандаа хоош ухрав. Дарга хүн ирлээ. Магчин Жан хашаан дотор орж ирээд эргэн тойрноо сонирхов. Тэр 300-аас 400 жин буюу 150-аас 200 кг жинтэй чулуу өргөрийг нэг гараараа өргөөд яг л алим шиг шидэж тавлж байв. Та нар өдрийн цагаар хаалга хаагаад яаж байгаа юм? Шэн гарч ирлээ. Аха, ямар хэрэгээр явна? Магчин Жан чулууг газар тавиад инэв. Би мужийн захирагчийн ордонд байсан юм. Гэхдээ тэндхийн хоол нь баг, хүмүүс нь хитрхи ухаантай юм. Тэд намайг тэнэг гэд байх юм. Тэгээд бодлоо. Чи надтай адилхан тэнэг юм шиг байна. Тэгэхээр хоёулаа нийлээд хоол олж идье гэж бодлоо. Чинжигийн ирүү мултрах шахав. Мужийн захирагчийн баруун гар, анхан шатны мастер Магчин Жан өөрөө ирээд ажилд орё гэж үншүү дээ. Энэ хүн ганцаараа бүхэл бүтэн айрамтай тэнцэнэ. Шэн тайвнаар хариулв. Нэгдүгээрт би тэнэг биш. Хоёрдугаарт би маш ядуу. Чамайг цалинжуулж чадахгүй. Чинжи хажуунаас нь Шэнийг нударч мөнгө өгөх гэж оролдов. Дарга, мөнгө байгаа шүү дээ. Энэ хүнийг авчихъя л да. Шэн Чинжиг түлхэв. Цаашаа вэ. Магчин Жан чанга нэв. Би ч бас тэнэг бишээ. Би ч бас ядуу. Надад мөнгө хэрэггүй. Зүгээр л өдөрт 3 удаа цадтал хооллоход л болно. Бас чамтай тулалдах боломж олдвол бүр сайн. Шэн хөмсгөө өргөв. Тулалдгаа? Тийм ээ. Би чамайг барч төгрийг алахыг харсан. Чиний илд их сонирхолтой юм билээ. Би уйдаад байна. Одоо загтай юу? Хоёулаа нэг үзэлцэх үү? Шэн бодол хийлв. Түүнд одоо анхан шатны жинхэнэ мастертай тулалдаж туршлага хуримтлуулах хэрэгтэй байгаа. Энэ бол сайхан боломж. Загтай шүү. Чинжи толгоогоо барив. Бурхан минь. Энэ хоёр мангас нийгчихлээ. Яамны хашаанд намгүм. Магчин Жан гарта 300 жингийн чулуун бөмбөлийг барьж зогсно. Тэр Шэн рүү хараад "За эхлэе." Агаар зүсэх чимээ гарав. Чулуун бөмбөлөг Магчин Жаны гараас харуулдаж яг л их бууны сум шиг Шэн рүү нислээ. Энэ чулуу хүнийг онвол шууд бяцлах хүчтэй. Шэн ухарсангүй. Тэр баруун гараа зангидаад чулууг тосож зөглөө. Чулуу бутрах чимээ гарав. Чулуун бөмбөлөг Шэнийг нудраган дор тоос болон бутарлаа. Хөөх, мундаг байна. Магчин Жан инээгээд гинт Шэнийг ард гарч ирв. Тэр асар том биетэй мөртлөө салхи шиг хурданаж. Тэр хоёр гараа хавсарч Шэнийг толгой дээрээс алхаар цохиж байгаа мэт буулгав. Шэний доош тонгоож бултаад
Тохоогоороо магчин жааны ирүүрүүдээ хийсв. Хүнд цохилтын чимээ гарав. Магчин жан хоёр алхам ухарлаа. Түүний ирүү баг зэрэг улайсан ч өөр гинтэл байсангүй. Тэр инээсээр л байв. Сайхан цохилт. Гэхдээ намайг өвтгөхөд энэ багдан шүү. Шэний гайхлаа. Түүний тохой бол анхан шатны хүчээр цэнэглэгдсэн. Энгийн хүний ясыг хуглах хүчтэй. Гэтэл магчин жан зүгээр л шумуул хадсан мэт тоосонгүй. Энэ залуугийн бие төмөс шиг юм байна. Магчин жан дахин дайрлаа. Тэр бүснээсээ жижигхэн хутгаа гаргаж ирээд Шэнигийн хөл рүү завчив. Шэни Моган алхаагаар бултаж түүний бөөр рүү өшөглөв. Магчин жан дахиад л ухарлаа. Гэхдээ тэр өвдсөндөө биш, харин ч улам догдлов. Шэн дарга, илдээ суглал да. Би чиний илдийг хармаар байна. Шэни толгой дохив. Энгийн цохилт нэмэргүй юм байна. Илд сугарах чимээ гарав. Мөнгөлөг илд хуйнаасаа сугарч цусан авраагаар бүрхэгдэв. Ирээрээ. Магчин жан гараа дэлгэв. Шэни илдээ далааж магчин жааны мөрөн дээр буулгав. Төмөртөө мөргөлдөх чимээ гарав. Илд магчин жааны арсыг зүсэж чадсангүй. Зөвхөн цагаан зураас үлдээх. Гэхдээ Шэни зогссонгүй. 2 дахь, 3 дахь, 4 дахь цохилт. Бүгд яг нэг цэг дээр. Мах түлэгдэх чимээг гарав. Цусан авра магчин жааны арсыг түлж утаа савсуулж эхлэв. Төмөр мэд арс нь хайлж цус шүүрч эхэллээ. Халуун байна. Магчин жан хойш үсэрч гараа үлээв. Зогс. Чи ямар муухай аргатай юм бэ? Шэни илдээ буулгав. Чи яагаад дотоод хүчээ ашиглаж хамгаалсангүй вэ? Магчин жан хөсөө арчаад инээр. Би зүгээр л миний бие хэр тэсхийг үзмээр байсан юм. Чиний энэ элдний техник их хортой юм а. Би дуртай байна. Магчин жан Шэни рүү дөхөж ирэв. Шэн дарга, би чамтай 8 хий. Чиний энэ элдний техник. Чөтгөрийн цөмөөс гаралтай тийм үү? Энэ бол хориотой техник. Гэхдээ надад таалагдж байна. Харин миний биеийг харсан биз? Энэ бол алтан бие техник. Ямар ч илд сум нэгтрэхгүй. Тэр Шэнигийн нүд рүү ширдэв. Хоёулаа солилцъя. Би чамд алтан биеэ зааж өгье. Чи надад цусан нилдээ зааж өг. Шинжи сандрам орилов. Шэн дарга, болохгүй. Тэр бол гадны хүн. Засгийн газрын техникийг гадныханд зааж өгч болохгүй. Магчин жан инэв. Санаа зовлтгүй. Шэн дарга энэ техникийг өөрөө зохиосон. Тиймээс хүнд заах нь түүний дур. Тэгээд ч би удахгүй яаманд ажилд орно шүү дээ. Шэн бодол хийлв. Түүнд яг одоо хамгийн хэрэгтэй зүйл бол хамгаалагт. Тэр хүчтэй зохиж чаддагч биеийн сул. Хэрвээ могоонууд шиг хортой дайсан ирвэл тэр амархан үхнэ. Харин алтан биетэй болчихвол тэр ялагдшгүй болно. Би зөвшөөрч байна. Шэн ийгдээ хойлов. Гэхдээ миний техникийг сурахад амар биш шүү. Чи өвдөлтийг тэсвэрлэх хэрэгтэй болно. Магчин жан чанга гэнэв. Өвдөлт гинүү. Би бол магчин жан. Надад өвдөлт гэдэг үг байхгүй. Шэн инээмсэрлэв. Тэгвэл эхэлцгээе. Магчин жан усны том торхыг өргөөд заллан өв. Тэр амаа арчаад инэв. Чиний тулааны техник үнэхээр сайн юм. Сөөрн муу мөртлөө цохилт бүр чинь яг л бурхны зовсон зураг шиг төгс байх юм. Чам шиг авьяастай хүн яагаад яаманд орчихсон юм бэ? Хайр юм. Шэни сонирхон асуув. Яамны тулааны урлаг муу гэж үү? Магчин жан толгоос игсрэв. Муу бишээ. Яам бол энэ дэлхийн бүх эрдмийг цуглуулдаг газар. Гэхдээ тэнд дүрм журм хитрхи их. Чи доороос нь эхлээд дээшээ гарах гэж насаа барна. Хэрвээ чи манай артан конг урсгалд орсон бол шууд л ахлагчийн шав болох байсан да. Тэр санаа алдав. Гэхдээ одоо оройтсон. Яаманд нэг орсон бол бусад урсгал чамайг хүлээж авахгүй. Тэд чамайг тагнуул гэж хардна. Магчин жан өврөөсөө хідэн хуудас шар цаас гаргаж ирээд Шэни дүгөв. Маа. Энэ бол миний өөрөө зохиосон техник. Би 6 настайдаа урсгалд орсон ч одоо 48 хүрэхэд дөнгөж л анхан шатны 7 цэгийг нээгээд байна. Учир нь манай урсгал биеийн хүчийг чухалчилдаг болохоор дотоод хүчний хөгжил удаан байдгийг. Энэ техник бол артан нарны 8 эрдэнийн бие. Энэ бол миний 10 жилийн хөдөлмөр.
Үүнийг сурвал чиний бие яг л минийх шиг төмөр болно. Бас хэрвээ чи үүнийг төгс сурвал дунд чатад хүрэх боломжтой гэж би боддог. Шиний цаасыг аваад харав. Систем тэр даруй хариу өглөө. Шин эрдэм, хаш шингэн, артан нарны 8 эрдний бие, эхний хэсэг, төлөв, сураагүй. Шин ийгийн зүрх хүчтэй цохилов. Магчин жааны таамаглал зөв байжээ. Энэ техник үнэхээр дунд чаттай холбоотой юм байна. Бар чөтгөрийн цөмөөс авсан цусан эрд хүчтэй ч гэсэн ирээдүйгүй. Харин энэ техник бол жинхэнэ эрдэнэ. Магчин жаан ичсэндээ толгоогоо маажив. Би зүгээр л таамагласан юм шүү. Хэрвээ буруу байвал битгий уурлаарай. За би явлаа. Үлсэж байна. Дараа хоолны мөнгө өгөөрэй. Тэр гараад явлаа. Шиний хаалга хаагаад орон дээрээ суув. Түүнд одоо 226 жилийн чөтгөрийн нас бий. Энэ насыг шин техниктэй зориулна. Шиний нүдэ анив. Эхний жил. Та биеэ дотоод хүчээрээ угааж эхэллээ. Энэ удаад та биеэ зүгээр нэг сав болгох биш, харин алах түшөөр давтаж байгаа мэт хатууруулж байна. 7 дахь жил. Та техникийг ойлгож эхэллээ. 29 дахь жил. Их амжилт. Таны арьс төмөс шиг хатуу боллоо. 42 дахь жил. Төгс. Таны бие шин түвшинд хүрлээ. Зарцуулсан нас. 42 жил. Үлдсэн чөтгөрийн нас. 184 жил. Шин и нүдэнэв. Тэр өөрийнхөө гарыг харав. Арьс нь яг л хаш чулуу шиг гүлгэр цайвар уулжээ. Гэхдээ дотор нь асар их хүч нуугдж байгааг мэдэрч байв. Тэр ширээн дээрх илдээ авлаа. Ханцууга шуугаад илдний ирээр гарынхаа шууг зүсэж үзв. Төмөр арьстай шүргэлзэх чимээ гарав. Юу ч болсонгүй. Зүгээр л цалаан зураас үлдэв. Шэний хүчээ нэмлээ. Тэр илдээ далаагаад өөрийнхөө гар руу бүх хүчээрээ цавчив. Цусан илт техник. Төмөр хугарах чимээ гарав. Илдний ир хугарч тал нь агаар дүсрээд газар унлаа. Харин Шэнийгийн гар зүгээр л баг зэрэг улайсан байв. Шэний хугарсан илдээ хараад гайхширв. Энэ илд олон чөтгөрийг алсан шүү дээ. Гэтэл миний биеийг даасангүй юу? Тэр инээмсэргэв. Одоо тэр могойнуудаас айх хэрэггүй боллоо. Тэр одоо амьд зэвсэг болжээ. Яамны өрөөнд намгүм. Шэний биер бариад яг л сургуулийн хүүхэд шиг хичээнгүйлэн бичиж сууна. Тэр цусан илд техникийн зааврыг магчин жанд зориулж хуулж байгаа юм. Орой болоход Шэний бичиж дуусаад Чэнжигийн авчирсан шар будааны талах давсалсан загсыг идэв. Амт муутайч гидс цатгалахад хангалттай. Тэр гадаа гарахад магчин жаан Чэнжи, Жан даху, Нью ах дүүсийг дасгалжуулж байв. Та нар ямар сул дорой юм бэ? Ийм байж яаж чөтгөр алах юм? Магчин жаан уурлаад Нью ах дүүсийг өшөглөж байлаа. Жан даху гомдлоо. Хин чөтгөр алахыг хүсэж байна гэж. Тэр муул юу түшмэл шин даргаыг алах гээд биднийг зожиослоод байна шүү дээ. Магчин жаан энэ үгийг сонсоод газар руу нулимов. Засгийн газар гэж. Ногшнод. Шэний ирээд бидсэн цаасаа магчин жаанд өгөв. Мэ, энэ бол цусан илд. Магчин жаан баяртайгаар цаасыг хүлээж ав. Баярлалаа. Миний зааж өгсөн артан бие техникийг сурахад хэцүү шүү. Яарах хэрэггүй. Ойлгохгүй юм байвал асуугаарай. Шэний гэртээ харив. Ийм байваа ширээн дээр унтаж байлаа. Түүний гар дор овоорсон цаас байв. Тэр шүнжэнгөө хаш шингэн төлөвийн номыг бичжээ. Түүний газар дээр бих наалдсан байр. Шэний түүний амнаас биерийг нь зөөлхөн татаж ав. Хөөе, сэрээрээ. Ийм байваа цочид сэрээд минийх битгий булаа гэж зүүдэлж орилов. Тэгснээ Шэнийгийн гарт байгаа түүхийн махыг хараад нүдэн сэргэв. Мах, би хоол хий. Тэр махыг шүүрч аваад баярлан галтоогоо руу гүйлээ. Шэний хашаанд гараад түлээ хагаж эхлэв. Удалгүй гэрээс сайхан үнэр ханхаллаа. Ийм байваа савхаар мах хатгаад Шэнийгийн аманд хүчээр чихэв. Алив, амсаад үз. Давсан таарч уу? Шэний гайхлаа. Энэ охин үнэхээр хоол хийж чаддгийм байна. Амттай байна. Дажгүй юм. Ийм байваа маадгар царай гаргав. Мэдээч шүү дээ. Би ихэн билээ? Гэтэл хаалга хүчтэй нүдэх чимээ гарав. Хаалгыг хэн нэгэн балбаж. Шэний, гарч ир.
гэж орилов. Шэний хаавгаа нээхэд юу түшмэл эзэнхий лам хоёр зогсож байв. Тэдний ард Чэнжи, Жан даху, Нью ах дүүсийг хүлээд газар сүгдүүлсэн байлаа. Гудамжны нөгөө тард Магчин Жан ууртай зогсож байв. Тэр хөдөлж чадахгүй байлаа. Учир нь түүнийг 20 гаруй ном сумтай цэрэг онилсан байв. Юу түшмэл Шэний рүү чижлэн орилов. Шэний, чиний хариуцлагагүй байдлаас болж сүүлийн 2 шин хотод 10 гаруй хүүхэд алга боллоо. Чи гэртээ хэвтэж байхад ард түмэн зовж байна. Тэр шүдэ хавирв. Чи үхэх ёстой. Чэнжи орилов. Худал. Бид хаалгаа нээлттэй байлгасан. Хинч бидэнд хүүхэд алгуулсан гэж хэлээгүй. Алгадах чимээ гарав. Юу түшмэл Чэнжиг алардаж унгав. Дуугүй вэ. Чи бас хамсаатан. Тэр Шэний рүү харав. Өнөөдөр чи тэр чөтгөрийг олж алахгүй бол би чиний толгойг авна. Эзэнхий лам хажуугаас нь инээмсэглэв. Шэн дарга, та мундаг юм чинь чадна эцтэй. Эсвэл та зүгээр л худлаа баатар байсан юм уу? Шэний 50 зогсож байх. Тэр ой солоо. Юу түшмэл өөрөө тэр хүүхдүүдийн мэдээллийг нуусан байна. Тэр Шэнийг ажилдаа хийгээгүй гэж буруутгаж алах шалтак хайж байна. Бас 20 гаруй ном сумтай цэрэг. Энэ бол энгийн хуйг биш. Жинхэнэ айрмын цэргүүд. Тэд чөтгөр алах гэж ирээгүй. Шэнийг алах гэж ирсэн. За яах вэ? Шэний илдээ бүслэв. Хүүхэд хулгаасан чөтгөр хаана байна? Юу түшмэл зүүн зүг рүү заав. Зүүн уус Сармагчин хааны үр.